Ингэж хэлээ тий. 1 2 3 гоо. Сайн бацгаана уу? Манай алгасаж болохгүй 10 асуулт подкастын маань 6 дахь дугаар эхэлж байна. Тэгээд манай энэ дугаараар open mic-ийн инхээ буюу инх тайван маань оролцож байна. Урилгыг хүлээж авч ирсэн тэр холоос ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ подкастнда урьсанд бас маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд манай юу маань болохоор подкаст маань болохоор ер нь бол зүгээр гоё хамтдаа ярилцаал инх тайван гэж ямар хүн бэ? Инхээ гэж ямар хүн бэ? Тэгээд нэг хийж байгаа юмны чинь талаар тэгээд чамтай ярихаар ерөөс яалтчгүй угаасаа асуултаа бэлдээл бид нэр суулж хахад яалтчгүй тэгээд ер нь open mic-тэй холбоотой тэгээд бүх асуулт бараг тэгж орчих гээд байгаа байхгүй. За тэгээд эхний асуулт өөрийн чинь асуулт хэлэхээс өмнө ихтэй өөрийгөө бас мэд танихгүй хүн байж магадгүй тий танихгүй хүмүүс өөрийгөө бас танилцуулчихгүй. Хүмүүс хүмүүс танихгүй л тий. Тэгэхээр за ямар ч юунаас Улаанбаатараас ирээд Эрдэнэтэд ирээд энэ гоё подкастт орж байгаадаа баяртай. Өрсөнд бас баярлалаа. Тэгээ гоё кофегаар дайллаа. Баярлалаа. Миний хувьд болохоор инх тайван гэдэг тэгээ одоо хөгжмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгууллагад ингэ ажиллаж байгаа. Тэгээ 16 оноос хойш манай компани United Arts Group гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд зураг, дүрс, за тэгээ ивент зохион байгуулалтын чиглэлийн ажлуудыг хийгээ явдаг. Тийм юм байна. За баярлалаа. За инхээ өөрийгөө яг өөрийнхөө одоо өнгөс уур амьсгалыг нэг өгүүлбэрээр тодорхойлвол ямар хүн бэ? Нэг юм дээр бас хүмүүс зүгээр намайг гоё урамшуулж ярьж ирсэн олон удаа маш олон удаа чи айгуу гоё тууштай шүү өнөдрөө гэл те. Тэгээ би яг тийм биш ээ. Эн чин зүгээр нөхцөл байдлаас үүсэл ингээл хийгээл явж ирсэн. Нэг үтсэн чи айгуу урт хугацаа өнгөрцөн юм байна. Тэгээд сүүлд бас энийг би бага хэмжээгээр ингээ хүлээж авсан. Тэгээ би асуултанд бол би бас гоё тууштай юм байна гэж. Тэгээ би ч нэг харж байна шүү дээ. Ер нь бол тэгж бол хэлмээр юм шиг санагдлаа. Тэгээ нэг гэсэн яг ер нь миний хувьд гэсэн чамайг харж байгаа. Тэгээ хийж байгаа юмыг хараад бас баггүй танаад бас баггүй хугацаа өнгөрцөн шүү дээ. Бараг 10 жил. Тэгэл харахад ер нь нэг айгуу тууштай. Тэгээ ерөөс дундаас нь дэж холбирж байгаа. Мэдээж хүний амьдралын байдал дарааш тэг дундаас нь шантрах ч юм уу тий. Тэгсэн ч гэсэн нэг аяхгүй явах чаа айгуу гоё. Тий. Ер нь тэгэл явсан л юм. Багасаа л яг хөгжмөнтэй холбоотой ингээл явсан. Open mic-ийг эхлүүлэх болсон шалтгаан тэгээд жоохон open mic-ийн түүхээс жоохон open mic-ийг эхлүүлсэн шалтгаан гэхэлэр яг би эхлүүлээг л дээ. Чинь нөгөө манай золах за бөөрний гээд манай тэ бас нэг Америк ах байсан. Бид нэр олон улсын байгууллагад ажилладаг байсан. Тэгээд энд залуучуудад зориулсан юм гоё нэг юуны хотын нөгөө суйсын тэнд жижигхэн одоо яг 2 юм жижиг өрөөнд тэгээд голдоо юм коридортой өрөөнд open mic анх эхэлжсэн. Яаж эхэлсэн гол түүх нь болохоор залуучуудад тухайн үед кофе шоп ч байхгүй байсан Монгол те. Тэгэхээр яг кофе ажлуулаад давхар цогц залуучуудад юм хөгжим заах чиглэлийн ажлууд ингээ явуулжсэн байлээ л дээ манай ахнар. Тэгээд хөгжим сурж байгаа хүүхд залуучууд нь болохоор тодорхой хугацааны дараа ингээ гитар сураал тий зарим нь бөмбөр бас гитар зарим нь тий дуртай дуу муугаа дуулаад өөрсдийнхөө гоё нөхөрлөл цаг хугацаа өнгөрөөгөө явуулсан. Тэгээд нэг өдөр за яг сургалтанд суусан хүүхдүүд маань өөрсдөө тэгээ би биендээ нөгөө сурсан юм тоглож үзүүлээ. Тэгээд хамгийн анх яг нэг газар
нөгөө газар бонороо цуглахтаа найз нөхдөд өрөөд тэгээд ирээд өөрөө өөрсдөө сурсан хөгжим гитар эсвэл гитарын дээр дуулж байгаа тий. Тэрийг ингэж дуулж ингэж анх эхэлсэн байт юм байна. Тэгээд тэрнээс хойш тэгээд энэ ер нь их айгуу гоё юм байна. Залуучууд маань ч гэсэн нэг яг энэ арга хэмжээг хүлээдэг байна. Хүлээж ирсэн байна. Тэ айгуу гоё юм. Тохиромжтой гоё юм нөхцөл нь зүгээр санаанд бүрдсэн юм шиг байна л да. Тэгээд өргөжлүүлээл энийг open mic мэдээж нөгөө Борнич Американ учраас тэнд бол энэ ч аль дээр үсч өгчөөд ингээд айгуу гоё явцсан зөндөө байдаг. Тэгээд л энийг open mic night гэж нэрлээд тэгээд хагас өдөр болгоо энийг зөвхөн болдог. Тэгээ ингээд явсаар гад 9 оноос хойш эхлээд би бол баг 12 оноос 11 оны сүүлээр ингэж нэгдээд тэрнээс өмнө бол би нөгөө дархнаас ирээл үзэл айгуу дуртай. Тэгээд тэрнээс хойш би 11 оны сүүлээс 90 орчим байж захта эрэхтэй нэг хөгжим өгсрал ингээл бүх юм ингээд хийлцээл тэгээд яг мэдээж намайг болохгүй тэгээд ингээд гоё өөрөө дуртай байгаа учраас тэгээд манаас юмд оролцуулаад ингээл юмс. Тэгэл тодорхой хугацааны дараа бас нэг хүмүүсийн ажил амьдрал гэл хүмүүс чинь ингээд өөр юмуд хийх хэрэгтэй болоо. Тэгэл тэнд нэг үүссэн community байсан. Тэгээд би бол тэднийг бол хайж чадаагүй л дээ. Хооны ажлаасаа гарцсан байсан ч гэсэн. Тэгэл цаашдаа нөгөө хийх газар байхгүй болоод тэгэл гудамжинд энд хаа таарлцсан газараа хийж эхлэв. Сүүлд нь тэгээд кофе шопод орчим энэ газруудаар нэлээ яваад. Ингээ яваад чинь нэг үсэн чинь айгаа тодорхой хугацаа өнгөрцөн. Нэг үсэн чинь 16 7 он болцсон. Тодорхой хүмүүс жоохон мэддэг болсон. Цар хүрээнд тэгээс хойшлоор биш ч гэсэн ингээд айгаа хөөхдөд айгаа мэддэг болсон. Атасан суугаа явж байхад хүртэл open mic-ийн тухай айгүйх сонсдог байсан. Тэгэл би надад ч ийдэж гэж хажууч явж нэг айгүйх боцчихсан тухай. Тэгээс нэг юм их тэгээ ингээд үр тавиад тэрийг үр дүнгийн үзнэ гэж айгуу гоё тий. Тэгэл иймэрхүү л төвхтэй те. Тэгэл одоо бол тэр тухайн үед зөвхөн залуучуудад хөгжмийн соёлыг заах тий гоё соёлтой боловсон цагаа өнгөрөөх гэжсэн бол одоо тэгэл цар хүрэг айгууд хэлсэн тий. Тэгэл юун дээр чи одоо нөө монголчууд ч өөрсдөө айгуу гоё юм дуулах дуртай арт юм уу. Бас яг ижил төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг хүмүүс мэдээж зөндөө байдаг, маш гоё зохион байгуулдаг. Гэтэл бид нэр яг хүмүүст хэн ч хамаагүй ирээд нээлттэй юм гоё тэ гоё гитар тоглоод чанартай микрофон, чанартай арга хэмжээ, чанартай зохион байгуулалт гэдэг юмнуудыг хүмүүст гоё санал болгоод боломжинд янз бүрийн газруудад хийгээл өвөл нэг газар дотор тэ хүмүүсийн эрэхтэй хүүхд залуучууд ялангуяа такс төлөхгүйгээр оролцох боломжтой. Тэгээ ягаад такс төлөхгүй? Би нэг ганц хоёр удаа такстай иж үзсэн. Тухайд ч бас олон хүн ирж байгаа учраас айгүй их мөнгө олж байгаа ч хөө ямар гоё юм бэ. Яг л бид нар чинь энэ ч ямар ч нэг борлуулалт байхгүй хийжсэн учраас. Тэгээд тэгтээ миний нэг ивент дээр оролцож байгаа нэг ганц хоёр хүүхдүүдээс тэгээд миний айгүй хайрладаг ганц хоёр хүүгүүд байсан. Тэгээд айгүй их оролцдог авьяастай. Тэгээ нөгөө такстай олгосон чинь яг тэр юуны цаана зогсчоод тий зүгээр би энд байж юм ээж гэл. Тэгээ тэрийг одоо надад айгүй хэцүү санагдсан байна. Тэгэл би нэг 2 удаа хийгээл тэгээ нэг бодогдоод байгаа юм чинь. Тэгээ би өөрөө бас яг тий хүүхэд байхыг тасалбарын ч юм уу автобус унаад өнгөхгүй байхыг мэддэг. Тэгээд тэр хүүхдүүд чинь такс авч ороод нөгөө газраас худалдаа авалт хийх хэрэгтэй болно. Тэгээд сүүлд нь би нөгөө газартайгаа яриад за ер нь ингэж болохгүй юм байна гэд манайх ер нь таксгүй хийн. Гэхдээ би танд ямар нэг аргаар төрөөс чинь дэлнэ. Тэгэл худалдаа авалт ч гэсэн заавал хийх албагүй гэл. Тэгэл харин наачаа нэг гоё. Тэгээд мэдээж мөнгөний төлөө байсан бол тэгэл гүрийч тий. Залуучдын төлөө хийж байгаа болохоор айгүй шууд нөгөө таксгүй хийгээд эхэлсэн болохоор тэгсэн чи харин бүр их хүмүүс ирлээ. Оролцож цар уран чигсэн. Харин тий. Тэгэл явсан да. Тэгээд open mic одоо тэгэл залуучууд угаасаа янз янзын хүмүүс оролцож байгаа шүү дээ тий. Тэгэл одоо
миний нэг айгүй асуумаар айл дээрээс асуумаар байсан. Гэхдээ асуултандаа оруулаад open mic-д орж байсан залуучуудаас одоо бүр анханасаа юм уу одоо болтол ингээд ер нь тэд нар дотроос яг чиний хувьд ингээд хараад энэ хүүхэд айгүй хол юм шүү гэсэн хүүхэд юм байдгүй. Одоо яг хааны унаа тэр. Байгаа шүү. Ер нь бол яг нөгөө амар олон хүмүүс танигдаал нөгөө тэ дуунууд нь ингээ хийсэн уран бүтээл юмнууд нь танигдаад ингээгүй ч гэсэн маш юм авьяастай нэгт угаасаа өгөгдөл нь байгаа өөрөө дуртай. За энэ хоёр дээр чинь нийлээд нөгөө хүн чинь ямар нэгэн уран бүтээл хийж тэ ингээд хүмүүс танигдахын тулд чинь бичлэг болно тэ уран бүтээл хийхин тулд бас нэгэнтэй хамтрах болно. За тэгэл дуу дүрсний асуудлууд ингээд яригдана. Энэ болгон чинь мөнгө бас хин нэгэнтэй юм харилцаа үүсэх болж байгаа. Тэгээ яг манай залуучуудаас маш олон гой уран бүтээл хийчихэд бүгдийн ингээ YouTube хуудасаа алдчихсан хүмүүс байна. Манай хонгороос хавлал маш олон гой доонууд хийчихэд дуусчаад нөгөө файл нь бүтнээрээ байхгүй асар их мөнгө төгрөг зараад бүх юм аягээд хөгжүүлээд ингээ явчихсан хуудас нь ингээ алга болоод дахиад алддаг юм. Мэдхгүй дэрийн систем мэдхгүй тэгэл хакерт болсон л гэж ярьдэн ш. Тэгэл байхгүй болоод тэгэл би өнгөрсөн жил харж байсан хонгор бүтэн жилийн турш 1 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд ингээ хамтлаг байгуулад маш их бэлтгэл хийж маш их юм бүтэн цомог гаргацаа. Тэгээ энэ хооронд ч хүн ингээл хэлбэршээл яваалах байхгүй. Явгаа олохгүй л тий. Тэгэл би энэ залуучуудыг би бол нөгөө тэрэнгөөр айгүй бахархдаг. Үнэхээр авьяастай. Тэгэл цааш одоо ингээд дахиад давхар тайгуу гоё дууны сургалтад өөрөө нөгөө мэргэжлийн дуулаач юу штэ. Жаз дуулаач учраас сургалт семинарууд явуулж байгаа. Давхар гоё уран бүтээл хийхийг хөөхлөдөд зааж байгаа. Гэх мэтлэн. Тэгээд хонгорт бол амар гоё дуунууд байгаа. Тэгэл тэр дуунуудын тий залуучууд их сонсдог. За би сонсчихсан тий. Гоё болоод амар гоё ш. Хонгор бол би хонгорт үнэхээр дуртай. Тэгэл манай бэлгүүн байна. Маш олон уран бүтээл хийгээл ингээд явж байгаа. Мэдээж одоо бас нэг сошиалор ч юм уу ингээд хүмүүс даацаар нь танигдахын тулд бидний мэдхгүй бас нэг юмнууд байх шиг байна л да. Бид нар одоо хүртэл нэг сошиал контент хийгээд ажиллаж байгаа ч гэсэн. Тэрэн дээр бас нэг цаг үе хэв маяг гэл янз бүрийн байдаг бахан. Тэгээд бид нар тэр ингээд хүн болгонд мэдээгүй ч гэсэн үнэхээр авьяастай мундаг залуучууд бол зүбэл. Харин эхнийг сонсчихсан хонгороо. Би уулзж байгаагүй ч гэсэн энэ бол юуны Эд Шираны нэг дуу би амар голгоос тасаад болд шүү дээ. Ста төрцөө халаатай гэдэг шүү. Open mic одоо шинээр оролцож байгаа залуучуудыг ингээ харахтаа нэгдүгээр за энэ хоёр асуулт нэг дор байгаа шүү дээ. Яг ингээ шинээр оролцож байгаа дуулж байгаа залуучдыг харахтаа энэ чиний доктор яг ямар мэдрэмж төрдөг вэ? Юу мэдэрдэг вэ? Энэ нэгдүгээр асуулт. Тэгээд дотроо тэгээд яг орон нутаг болгон одоо олон газараар явж байгаа шүү дээ тий. Ингээ явж байгаа тэр орон нутгийн залуучууд болон хотын залуучууд тий энэ газрын залуучуудын ялгаа нь ер нь яг юу вэ? Яг нөгөө мэдрэх тал дээр бол би нэг амар нөгөө уучлаарай 7 хоногт одоо 2-3 ивент хийж гин. Тэгэл нэг ивент дээр 15-20 хүн дуулж гин. Тэр чинь зохион байгуулалтын ажил байна. Өглөө багаараа нөгөө хөгжим техник зөв бичлэг тэгээ яаж хийх вэ? Хэдэн цагаас эхлэх вэ? Манайх чи яг цагтаа эхлээ, яг цагтаа дуустдаг. Яг цагтаа бүртгэлээ хийдэг. Тэгээ хоцрох юм бол ингээд дуулах боломжгүй яг л хааж утсан. Тодорхой хэмжээний нөгөө дуулна гэсэн 15-аас 18 хүний хооронд бүртгэл нь төрүүлээ дуусчих учраас хин нэгний бүртгэлийг ингээд юу яаж болох вэ? Тэгэхээр би нөгөө энийг хэлж байгаа шалтгаан бид нөгөө хүмүүсийн талаар юу мэдэрдэг вэ гэдэг тэр мэдрэх боломж заримдаа ихэнхдээ олдохгүй яа гэхээр маш олон юм ингээ хийж байгаа. Тэрнээснээ дуусаад хариад бид нар чинь нөгөө зурагнуудаа анзалж байгаа. Промо видеого хийж байгаа. Давхар нөгөө дууныхаа дуулсан хүмүүсийнхаа дуу дүрсэн дээр ажиллаж байгаа. Ингээл дуусаад шин болоод постуудаа оруулаад маргааш ирээд. Тэгэхээр энэ хооронд нөгөө урд нь бол айгүй их боддог байсан. Одоо бол тэгж ирсэн амждаг. Завгүй. Тийм. Тэгээ яг би зүгээр одоо юу гэж боддог болсон гэхээр ер нь бол нөгөө нэг
хүмүүс заримдаа одоо бусны хэлдгээр одоо сайхан муухай гэж ярьдаг юмнууд шүү дээ. Яаж дуулсан ер нь бол болно шүү дээ. Энэ бол нөгөө манай тайзны онцлогч нь хин чамаагүй зүгээр л энэ тайзан дээр гараад өөрийгөө илэрхийлж. За үнэхээр ур чадвартай мундаг гой залуучууд байгаа ирэх юм бол энэ тэнд мэрэгжлийн дууны инженерүүд ажиллаж байна. Мэрэгжлийн дүрсний багийнхаа ажиллаж байна. Тэгэх юм бол тэ өөрсдийнх нь уран бүтээл ингээд хүнд хурж болно. За одоо жишээ нь одоо өчигдөр оруулсан бичлэг 7-800 мянган views-тэй болцсон. Ингээд явж байна. Тэгээ маш олон хүн үзсэн. Тэгээ тэр залууг уран бүтээлч учраас RS гэж залуу байгаа. Потоко гэдэг. Тэгээд тэр залуугийн нөгөө YouTube линк нь 18 мянган үзэлттэй байсан. Тэгээ би тэрийг юун дээр нь оруулаад 30 гарцсан байл. За. Юу гэсэн үг гэхээр энэ үнэхээр авьяастай өөрийгөө илэрхийлж чадж байгаа хүмүүст нь бас илүү бусад хүмүүс нь ч гэсэн зүгээр тий зүгээр өөрийгөө сорж болно. Тайзан дээр гараад энд байгаа айдсаа ингээд авах ч юм уу. Тэр чинь амар чухал юм баггүй нөгөө айдсаа ч юм уу. Багасаа ямар нэгэн зүйлийг хийж үзээгүй тэгээд тэрнээсээ болоод ингээд жоохон бүрэг болт. Энэний ард нь гарсныхаа дараа ийм л байсан шүү дээ. Ялангуяа би юу гэж бодов гэхлээр эмэгтэй хүүхдүүд тайзан дээр гарч ирээд сайн дуулах байж болно. Гэхдээ өөрийгөө илэрхийлээд тэр нэг юм зоригийг авах нь айгүй чухал. Ялангуяа эмэгтэй хүүхдүүд маань те янз бүрийн нэг залуу ирээл те. Би охинтой бол нэг залуу ирээл нөгөө те ингээл эргүүлээл хин ч хамаагүй ирээл эргүүлээл гэсэн чи үгүй гэд хэлж чадах зоригтой байл. Энэ дээр хүртэл надад айгүй чухал санагдаад байна. Тэгээ энэ эхний асуултан дээр нь бол ерөнхийдөө зүгээр хөв залуучууд маань юутай тий гоё зоригтой байгаасай гэдэг талаас бод. Нөгөөх нь болохоор хайрдах тэр юм болохоор асуулт орон нут гэхээр одоо олон газараа хийж байгаа. Би энэ дээр болохоор ямар нэгэн хот орон нутгийн ялгааг ингэж муугаар харуулах биш. Зүгээр яг миний зөв яг хүлээж авч байгаа үзэгчд болон залуучуудын ер нь ялгаа ямар шиг нутаг болгоны. Тийм нэг амар сүртэй ялгаа байхгүй. Тэгээ яг ажиглагддаг юмнууд бол байдаг надад. Юу гэхэлэр орон нутгуудад бүр ингээд захын одоо чинь говьалтай томгол ч юм уу те эсвэл овсын те нөгөө бүр захын сумуудаар ч юм уу өмнө говьоос ингээд цаашаа те юу хамбогд ч юм уу те сэлэнгийн тэр цаашаа ингээд сумуудаар ч юм ингээд янз бүрийн газрууд явж байна. Тэгээ хөвсгөлийн тэр яг төвөөс босод ингээд нөгөө дагвар томсон юмнаар ингээд явхлаэр юу ажиглагддаг вэ гэхээр хүүхдүүд нийтлэг нэг хөгжмийн боловсролт ингээд байдаг юм уу да гэж. Одоо жишээ нь нэг аюу гой хоолойтой мөртлөө амар хэмжээгүүд болж байгаа. Тэнгүүт л хүнс амар гой дуулаад идэг. Тэгтээ нэг ай тавиад өгөхлөөр хэмжээ байх. Тэнгүүт л нэг тийм хүмүүс байна л да. Одоо манай юун дээр ивентэд нэг оролцож нэг амар олон хандлттай бичлэг авсан хүний. Би нэг байгууллагуудтай бас манайх ажилладаг. Тэнгүүт л байгууллагуудын хүмүүсийн нэрсийг нөгөө байгууллага дээр зохион байгуулж байгаа учраас илүү зохион байгуулалтанд орох боломжтой байдаг. Тэгэхээр байгууллагын нэрсийг аваад нөгөө авсан нэрсээс нь ингээд нөгөө дууны ийм дуулна гэдэг юм линкүүд нь ирээд тэгэнгүүт нь тэр аянуудыг бид нэр илүү чанартай болгоод жоохон бэлдэх гэж хичээдэг гэсэн. Тэгээд зарим хүмүүсд нөгөө дуулсан дуугаа явуулцав. Айгуу гоё болоотой аян дээр нөгөө ямар ч хэмжээ мэд дамжаа байхгүй. Тэнгүүт л зарим дээр нь бид нэр ингээд хөгжим тоглоо өгч. Тэгээд ингээд гитар хэмжээ алдсан ч гэсэн хөгжимч маань дагаж тоглох тэр хүний нөгөө алдаа нь хүмүүст анзаарахдаггүй. Яг мэдээж хөгжмийн хүмүүс бол тэг хөгжимчин хүмүүс бол тэрийг л анзаарна. Тэгтээ гой сонсох. Гэх мэтлээ иймэрхүү орон нутгууд дээр иймэрхүү тохиолдлууд бас айгүйх байдаг. Тэг бол орчны бүрдээд яаж хөөрхөн суралцж байгаа хүмүүс юм даа тий. Тийм. Тэгэхээр ер нь яг хот өдөө гэлтгүй нөгөө дуу хөгжмийн боловсрал нөгөө хөгжим гэдэг чинь ямар гоё тэг хүнийг гоё болгодог бай. Ямар хөгжим би одоо нэг чинь Бурадтай сонсохоор миний нэг дурсан ч ингээл фү гэж яваад өгдөг тий. Тэнгүүд л өөр янз бүрийн нөгөө стил жанрын дуунууд ингээд сонсоол одоо чи бүгжний эзний аянуудыг би ингээд машин дээр сонсоол хол газар явахдаг. Баяр баатарлаг мэдрэмж төрөөд энэ болгоноос ингэж айгүй гоё тэг хүний гоё зүйлэг
юмнууд ингээ гарч ирдэг. Тэгээд энэ хөгжим сонсох чинь хүнийг бас нэг зан харилцааны хувьд сэтгэл зүйн хувьд ч гэсэн айгүй олон юм дээр ингээд айгүй гоё хамгаалдаг юм шиг санагддаг л байна. Ер нь бол хөгжим бол тэгээд тэ нэг хатуу зөөлөн хоёрыг ингээд баланслах нэг гол гүүр юм уу гэж харагдаж байна. Нэг сайн орон нутгийн хүүхдүүдийн талаар тий одоо энэ бол монголчууд би нэг урд байж хахад нэг продюсераас асуужсан байхгүй юм. Айгуу том юутай дуучлалын студиудтэй залуугаас. Тэгсэн чи тэр дээд монгол залуу байхгүй. Би тийг асуужсан. Чиний хувьд ингээд одоо төвд хүмүүс монгол дуучдын ялгаа юу вэ гэсэн асуусан байхгүй. Дээд монголчууд тэндээ бичдэг. Төвд айгүй их төвдөд дуу бичдэг. Тэгсэн чинь төвд хүмүүс болохоор химжээ амар сайтай. Яагаад вэ? Төвдөд нэг бүжиг нэгэлэг гэлэг татараа гэх ийм юм амгаа явуулчихдаг байхгүй. Тэнгүүтлээ Монгол дуус маань химжээ сайхан алдна уу гэнэ. Яагаад гэж. Яагаад тэгэл хөдөө мал дээр сайхан задгаа дуулж явсаар гал химжээгүй явчихдаг. Төвдөж болохоор яг нэг химжээтэй бүжигээ ингэ дагж явсаар байгаа химжээтэй. Тэгээ би бацгаа. Манай монголчуудын бас онцлог юм болоо тий. Сайхан хээр тавтаасаар. Тийм чи бас нэг юм чөлөөтэй байгаа байхгүй. Чөлөөтэй. Юм баригдахгүй. Тал нот ташгаа штэ. Зөв. Заахан л юм анзаарчихсан юм тий. Тэгсэн чинь гэн. Чиний одоо нэг жоохон гүнзгий тал руу орж байгаа. Чиний амьдралыг үзэх үзлийг оргонгоор нь эргүүлсэн үе хизээ байсан бэ? Юу тохиолдсон бэ? За байц та. Юу юм бол тоо? Яг одоо би нөгөө Христ итгэлийн тал дээр бол хүүхдээс учраас багасаа л энийг айгу тий үнцэнтэй чухал гэж үздэг байлаа. За зүгээр яг жоохон том болоод айгу олон юмн дээр бас сүүлийн ер нь ингээд хүн чинь нэг юм үе шаттай. Одоо чинь хүмүүс нэгээ дэгж ярьдас чи урд нь чи хийзээ тийм байсан гэл. Санжин. Тэгээ би иймэрхүү төрлийн асуултууд талаар бас айгүй их бод. Чи хийзээ тийм. За чи хийзээ тийм байсан. 10 чи нэг тийм л байсан мэдтэй гэсэн өнгө аясууд тэг эсвэл тэр хүнд нь хэлэхгүй махад хоёлаа нийлээд энэ залуугийн талаар тийм байгаагүй үстэй. Гэхдээ хүн өргөлж өөрчлөгдөж өсөж хөгжиж идэг. Гэхдээ хүн болгон биш. Чинь одоо зарим хүн ингээл залуу тэнэг байсан бол хөшин тэнэг болоод дуустдаг тий. Цэрэгт явхад бас нэг юм өөрчлөлт гарсан. Тэрийг шууд хэлж чинь. Жишээ нь одоо цэрэгт явхад би сэтгэл зүйн хувьд шал өөр төвшөнд ингээд. Жишээ нь би цэрэгт анх явах чахта яад юм бол очоод яах бол тий. Хүмүүс тэг яадаг бол дээрлэх юм болов. Би ямар ч гэсэн би явахаас өмнө ингээд бүх сэтгэл зүгээ жишээ нь би очичоод ямар ч нөхцөлд ингээд тий ингээд хүнд боочихгүй шүү гэсэн юм шийдвэр мэдэртэй бол. Тэгээ атсан чинь хүмүүстэй үеийнгийн гоё залуучуудтай харин ч илүү сайхан дурсан юмыг бүтээгээд ирсэн. Тэнд донд бас нэг харж ирсэн юм. Манай аав бас цэрэгт явах өмнөхөн хэлжсэн. Олонний донд олон хүнтэй газар тэг янз бүрийн хүмүүс байдаг шүү минийхөө. Тэг ингээд одоо ингээд харилцаж сурах нэ. Тэгээ очсон нэрэл маш олон төрлийн хүмүүс байсан. Үнэхээр гоё залуучууд байсан. Тэгээд зарим нь бас үнэхээр сонин амтлагтай, сонин байр байдалтай ч хүмүүс ингэ байсан. Тэгээд дараа нь би ингэ зэрэг саллагч ирчээд энэ тэнд ингэ олон ирчүүдтэй ингэ харилцахтай. Би нөгөө маш олон хүмүүсийн тий гэдэл тэр чинь өдөөний боргошуу залуучч айгүй хүчтэй. Гэсэн мөртлөө төв газар өссөн манус шиг хүмүүсээ санаа оноогоор дутуу. Ингээд энэ болгоныг ингээд тэгээ сүүлд нь би зүгээр ер нь айгүй тийм сэтгэл зүйн хувьд хүмүүстэй харилцахын хувьд ингээд өөр төвшөнд бас гарч байсан байна л гэж айгүй их боддоо шүү дээ. Би чинь хүн амьтнаас хэзээч айдгүй ч юм уу те. Ямар ч мөнгө гоё залуу ингээд томрлоо гэж бодоход айгаад ах шалтгаан байхгүй. Яг л би энэ хүмүүсийн дотор юу гэдгийг ер нь харцсан учраас тийм олон ирчүүд цугласан байна тийм янз амар том биетэй залуу дотор амар жижигхэн л байдаг шүү дээ. Тэгэхээр олонний дунд найз нөхдөйхөө хажууд
яг ингээд тулаал амьдралын яг хэцүү хатуу тий ингээд шанд сорсон тиймэрхүү мэдрэмжүүд төр нэг юм жоохон охин шиг ирчүүд ч гэсэн харагддаг шүү. Гэх мэтлэн тиймэрхүү байх юм байна. Тиймэрхүү байж саний асуултанд хариулах тийм ээ. Тэндээс нэг тийм сурсан. Сэтгэл зүйн хувьд шал өөр. Тэгээд сүүлд зүгээр ер нь нэг юм бодож хахад ингээд айгүй олон юм миний намайг нэг өөрчилсөн дахиад нэг юм гэхлээр энэ баг илүү чухал ч юм уу. Бүх юм амар тийм хүмүүсийн амбиц төр төвлөрсөн байт юм байна. Бүх юм улс төр юм байна гэж би зүгээр харсан. Миний айгүй чухал гэж бодож байгаа, үн цэнтэй гэж бодож байгаа зүйлийг адилхан үн цэнтэйгээр тий бодно гэж бодож ирсэн хүмүүс маань дандаа л амбиц өөртөө ашигтайгаар амбиц гэдэг нь би буруугаар тайлбарлаад байж байна. Өөртөө ашигтайгаар өөртөө ямар нэгэн юм хийгээд ямар нэгэн юмд оролцох заавал ашигтай байж ижил хүмүүс оролцдог юм байх та гэдгийг би одоо л ингэж би ер нь тийм талын хүн өөрийгөө биш гэж өгн боддtiin дээ чи тиймчтэй л гэх л байх л та. Гэхдээ ашигтай байж ижил ингээд те нэг үнцэнтэй юм дээр санал нэгддэг юм шиг харагдаад тэгэл гэл би сүлээд айгүйх ботсон. Харин олон газар тиймэр байд ер нь анзаарч байхдаа одоо юунууд байгууллагууд жишээлбэл ямар нэгэн толгойлох хүн удирдагч нь юудаа тэр зүйлийг өөртөө ашигтайгаар юм хийгээд байвал тэр нь хөгжихгүй шүү дээ. Одоо компани ч юм уу те компанид ашигтай улстай ашигтай гэх юм бол арай өөр болов. Тий. Ямар нэгэн байдал тэр нь ашиг гэдэг нь одоо мөнгө байж болно, албан тушаал байж болно. Эсвэл тий шийдвэр гаргах эрх мэдэл байж болно ингээл янз бүрийн л байд юм байна. Тэгээд би болохоор яг нэг юм үнэн чин сэтгэлтэй юмн дээр айгуу гоё амтрыг гэсэн бодлоор олон жил тэр сэтгэлээр нэгдэх хүмүүсийг зүгээр харж л тэгээд яагаад ч юм тиймэрхүү хүмүүст маш ховртаар хэлж байна. Яг одоо энэ дараагийн асуулт бол яваад очлоо наадах чи. Дараагийн асуулт нь болохоор чиний хувьд одоо ингээд мэдээж одоо хамгийн олонтой харьцаж байгаа. Тэгээ нийгэмдэр амар олон хүмүүстэй харилцаж байгаа шүү дээ. Тэгэхээр яг одооны бидний амьдарч байгаа энэ нийгэмд чиний хувьд яг бухимдалтай зүйл нь юу вэ? Бас айгу талархууштай зүйл нь юу вэ? Эхлээд бухимдлын ярих уу талархлын. За яг зүгээр би нэг амар би нөгөө нэг юуны хувьд бол айгу юмд нэг ер нь бухимддаггүй. Одоо жишээ эргэн тойронд болж байгаа янз бүрийн тэр юунаас бол одоо нэг жолоо орхид л бухимддаг би. Хотод төвчрэнд бусдаар бол бос тэмийг бол би зүгээр юу зүйлж чаддаг гэсэн гэхээр уусаал юм шүү дээ. Тэ. Одоо чинь айгүйх нөгөө нийтлэг манай монголчуудын ярьж байгаа нөгөө улс төрийн янз бүрийн шийдвэр ингээл юмнуудаас тэг болоод хүмүүс айгүйх бухимдах юмнууд гардаг шүү дээ. Одоо ингээл янз бүрийн хүмүүс гараад ирсэн байна. Дэвдэг, шавдаг, алхахдаг байдаг тий. Тэгээ ингээд харахаар бүх цаг үед л ийм хүмүүс байсаарч байх болно гэж. Тэгээд одооны энэ орчин цагийн үед нөгөө илүү олон танигдах боломжтой болсон хүн болгон тийм өөрийгөө тий нээлттэй харуулах сошиалар харуулах боломж болсон. Тэгээд энэ чи урд нь тийм мэдрэл муутай юм шиг хүмүүс зөндөл гэсэн. Тэгээд хөөхт авч гэсэн зөндөлөөс нь тэд нэр тухайн үед одоо энэ сошиал орчин нээлттэй байсан бол тэгэл усал тэгэл тий одоо мөрөдлийн баг шиг ингээд нээлттэй явж авах боломжтой. Тэгэхээр би яг иймэрхүү юмнуудыг бол нэг амар сүртэй ер нь нэг хүлээж авдаг шүү дээ. Тэгэл зүгээр дахиад нэг талархууштай зүйл нь ихлээр одоо яг хүмүүсээс жоох эсрэг байж магадгүй. Одоо бидний нэг амьдарч байгаа орчин дээр ингээл маш олон янз бүрийн осол индивидлууд гарч ий, шангийн мод морал, эсвэл байшингийн дээрс нэг турбаа унаал. Тэгэл бас л яг адилхан бүх цаг үед л ийм золтой золгүй хэцүү тохиолдлууд ингээ гардаг. Нэг жижиг юм гарахлаар бүгдийг амар сэдв. Гэхдээ тий
Тэгээ энэ боломжууд нь байж л байсан. Харин би зүгээр өмнөх үеийн кинонуудыг айгүй үзэх дуртай. Жишээ нь амар мохоо тэг өмнөх 2-3 жил зууны өмнөх тэр жирнээс өмнөх хууль цааз хараа хяналт гэж байхгүй эмэгтэй хүмүүс ямар их зовлон дондор тулдаг. Тэ эсвэл нийгмийн тэ хэн нэг ингээд дээрлэхэд яаж чадахгүй ингээд өнгөрч байгаа. Ямар ч нөгөө бүр амар зөвүүнээр хүнд доромжлуулж алуулж ингэжсэн тохиолдолд ингээд тэ тэр харанхуй бүдүүлэг нийгмийн үед ингээд байгаа ш хууль тогтоомжгүй үед тэ. Харин бид нэр зүгээр айгүй айтайхан цаг үед байгаад байгаа юм шиг л шүү дээ тэгэл гэж бодоод идэв шүү дээ. Энэ дээр бол тий тэгээ яг би бол нэг амар өрөө үзс гараад өөрийгөө тэгээ мэдээж нөгөө байнгын тийм нэг юм нэг хүний явдаг маршрут шүү дээ. Би бол ингээ ажиллаа хийчихэд гэртээ хараад гэртээ сакс максаа үздэг ч юм уу ажиллаа хийгээл тий офис дээр ажиллаа. Иймэрхүү байдаг болохоор миний хувьд бол гайв. Тэгтээ над шиг энгийн гоё энгийн төргөөр явж хад бас л энэ дэглэлтэй харамсгаар зүйл болцсон хүмүүс мэдээж зөндөл байгаа. Тэгтээ бас өмнөх бүх цаг үе дэлхийн бүх цаг үеийг ингээ тооцох юм бол гайгүй хамгаалттай үе амьдраад байгаа юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тэгэл. Тэсээ чиний хэлжсэн нөгөө сошиал нэг тийм үг шүү дээ. Сошиалгүй чиний мэдрэл модыг танаа гэрийнх л мэддэг байсан. Сошиал яснаас ч Монгол төрж хэрэг дэлхийд хаяараа мэднэ гэдэг шиг. Харин тийм. Хамаагүй яах юм те хүмүүс албаар тэгдэг юм. Тэгээд албаар биш дээ. Тэр чинь яг л нэг юм байгаараа л байгаа юм дэр шүү дээ. Зарим хүмүүс албаар тэгдэм болов гэж бодох шүү. Албаар тэгж байгаа хүн ер нь ховор шүү. Миний бодлоор л би болохоор албаар зүгээр хандлт авах гэж л юм даа. Арай ч үгүй л гэж боддол авт зарим хүн. Мэдгүй тэгэл байгаагаараа л байгаа хамгийн гоёороо байгаа нь л тэр үйл. Тэгээд одоо мэдээж тэр хүнийг чи одоо би нэг миний хувьд бол нэг тэр хүнийг заавал хүмүүсийг ч юм уу те заавал шөмжлөл тим ийм гэх шаардлага бол байхгүй хүн болго өөрөөр байх хэрэгтэй. Гэхдээ хүүхдүүд харж байгаа. Тэ. Тэгээд манай монголчууд ч нэг ингээд хүн хин нэгний тэнэг байдлыг бөөнөрөө харж ингэж үзэх дуртай. Ямар нэгэн комент бичихгүй ч гэсэн надад ч гэсэн юм султал байна л да. Комент бичихгүй, лайк ч юм уу дарахгүй мөртлөө яаж танигдж байгааг нь харж. Тэгэхээр хүмүүс өөртөө амар ихтэй. Өөргөө жинхнээсээ юм хүмүүсээ тэр шеэрлээд байх юм тийм. Тийм од мэд ингэж өөрийгөө ойлгоод байдаг. Гэхдээ хүмүүс тэр чинь янз бүр байшгүй. Хэлж явцвал. Яг сошиалын тал дээр. За чи залуу наснда гаргаж ирсэн том алдаа юу вэ? Яг тэр алдаа яг юу вэ? Яг тэр үеийн өөртөө хэлэх байсан зөвлөгөө. Ойлгосон тийм. Тэ ойлгосон. Би яг нөгөө залуунаас эхлээр би бол би жаа хөгшин байггүй шүү. Харин 10 дэд байх үе чи. Үзэж байгаа хүмүүс ч гэсэн бол одоо ингээд би 39 байна л та. Тэгэхээр би одоо яг залуу нас. Тийм. Тэнгүүт л одоо энэ нас насна. Тийм. Энэ нас чи өөрөө одоо ажиллаа яаж хийхээ ойлгодог болцсон. Маш олон хүмүүст тий тодорхой хэмжээгээр үнэлэгдсэн. Заримд нь жоохон тий энэ хогийн гар шүү гэд бас нэг яатсан. Тэгээ нэг аль тал дээр байр суурь олцсон. Тэгээ удаан хугацаанд хийгээд харилцаа холбоо үүссэн. Ажлынхын тал дээр хүмүүс ингээ залгаад талынхаа мөнгийг яаж олох аргаа ингээ олцсон. Яг гоё эдэр нас. Жинхэнэ гоё эдэр нас дээрээ залуу нас нэр урд нь бол би цэрэгт яваад ч юм уу ирж явахдаа би ирснийхаа дараа би ч нэрс цэрэгт явахдаа амар жоо хөөхт байсан шүү дээ. Юу ч ямар ч ойлголтгүй байжснаа цэрэгт явангуудаа очингуудаа нэг амтаа хашаад авчихгүйгээл оргоол нөгөө ээжийн л хөвгүүд байгаа ш жоох хөвгүүд тэрнээсээ гараа удааг учраас энэ хууль тогтоомжийг чинь тайлбарлаад нэмэр байхгүй тий нялхал амттай байхгүй одоо бол бүр жоохон гэсэн. Тэгээ гарч гүйж байгаа л араас нь нөгөөдөл нь барьж очиод чи тангар хөрсөн зэрэг гэл авч ч юм уу сахилах ч юм уу шоронд нөгөө хөвч энийг ойлгож ухах хугацаанд болоогүй. Тэгэхээр эн чинь яг 20 нас ч юм уу 19 10 чинь ингээд нөгөө хүүхэд
нас гэж харагдаад байгаа байхгүй. За яг тэгэл 25-аас дээш багаагаар тий. Миний хувьд ч одоо бидний үед нас чинь эдэр нас. Тий эдэр нас тий эдэр гэдэг ч одоо эдэр гэдэг чинь бараг 40-с дээш байх та. Тэгвэл ер нь бол тий. Тэгэхээр бид нар залуу насн дээр яа. Би бол энийг үнэхээр гоё нас юм байна. Үнэхээр залуу нас юм байна. Тэгээ би яг сүүлийн үед бас сүүлийн үед ч яг айгүй их нэг миний энэтэй холбогдуулж боддог юм. Асуултаасаа жоо өөр юм яриад байгаа. Зүгээр. Энэтэй холбогдуулж боддог юм нэг бүргэдийн нэг гоё түүхийг би сонсч ирсэн. Тэгээд 40 нас хүрээд тэгээд өөрийнхөө үд сүд хамаг юм нэг өргөцсөн тий. Тэрийг бүгдийн золгаагаад хумсаад хадан цохоод, хошоогоо хадан цохоод тэг ингээд ямар ч нисэх боломжгүй, ан хийх боломжгүй өндөр хадны орой дээр 6 сарын хугацаанд байдаг гэж би нэг уншиж ирсэн байхгүй. Тэгээд 6 сарын хугацаанд эндээс өт орхоо тий. Тэгээ босод найзууд нь одоо хоол унд авчирч өгд юм яа гэм мэдхгүй. Гэхдээ 6 сарын хугацаанд тэрийг өөрийгөө ингэж гүрийж хагаад өөдсөдөө ургаж, хошуу сарвуугаа ургаж дуустал гэж хүлээж хагаад амьд үлдэж чадсан дахиж дивдэг. Дахиад 40 жил амьдрал. Тэгж сонссон байхгүй. Тэгэд би зүгээр яс. Бид ингээд нэг 30 хэдтэй болоод ирэхэнгүүт л айгүй олон хөксөрж байгаа мэдрэмжүүд айгүй авдаг үнэн л дээ. Тэгтээ 20 хэдтэй биш юм ч угаасаа. Тэгтээ айгүй олон хүмүүсийг харж хахад яг тэр нөгөө шинжлэгдэж байгаа бүрэгт шиг тэг айгүй гой тасгал хийгээл. Эрүүл холлол. Тэгэл өөрийгөө илүү тий ингээд уран зоригтой амьдруулаад ингэ явж байгаа. Тэгээд би одоо яг тэр цаг дээр ирсэн байна. Би одоо дасгал хөдөлгөөн айгүй зөвөр ингээд хийгээд илүү удаан эрч хүчтэй би хаатаа ингэж байх ёстой юм байна. Тэрнээс өмнөх нас ч юм бол угаасаа л юм эрч хүчтэй. Бид нар юу ч хийх шаардлагагүй. Хурдан гүйж чаддаг, ядардгүй, шинжэнгөө кино удсан ажиллаа хийсэн ч юм байдаг. Одоо л бид нар энэ болгоныг зохицуулт сурж байгаа. Илүү ухаалаг болж байгаа. Илүү зохицуулт сурж байгаа. Цаашдаа урдны шиг тэг 20-д байсан шиг нөгөө байхын тулд юу хэрэгтэйгээ гэж бүгдийг зохицуулж сурсан. Ингээд залуу илүү ухаалаг, илүү яг гоё настай холбоотой гэж. Тэгээд түрүүний нөгөө асуултаас нь ч сайхан хэлсэн. Хамаагүй. Тийш тэгвэл би ч гэсэн ер нь өөрийгөө айгуу залуу гэж бодож чаддаг. Тэгээ хүн тийш амар стилтэй амар хүлж. Хүн гэдэг чинь нөгөө сэтгэлийн амт гэж боддог байхгүй. Айгуу сэтгэлтэй. Тэгээ зарим хүмүүс жишээлбэл нөгөө иргэний үнэлгээ одоо би сая 45 хүрч байгаа шүү дээ. Иргэний үнэлгээний артал нь ингээд юу ч байхгүй болчтой гэж тий. Хүмүүс тэрийг хараад ингээд шоконд ордог. Байхгүй болчтой юм. Юу ч байхгүй. Би мэдэхгүй. Харин тий. Юу ч байхгүй. Зүгээр нойлууд л болтно. Тэгээд зарим хүмүүс тэрийг хараад ингээд сонирн болдог гэж би харчаад долоон их юм нэг тийм шилжилтийн наснаас хүмүүс амар сэтгэлээр ундаг мондаг гэлээ. Тэгээд нөгөө бид нар өөрсдөө хөгшин биш гэж бодож байсан ч гэсэн нөгөө 20 хэдтэй хүүхдүүд те жоохон хүүхдүүдэд яалтчгүй хөгш харагддаг юм лээ. Тэр 10 жилийн дараа насаараа мөнхөд тэр 20 насны дээр байхгүй. Тэгээд бидний юу хэлж байгааг 10 жилийн дараа ойлгоо. Яалтчгүй юм ярьж хахад би аавтан ч юм ээжтэн ч цаагаад. Тэ 10 жилийн дараа ойлгоно. За тэгээд тэр үе тэнгийнхнаас 10 жилийн дараа арихтар суугаад айгуу муухай байгаад ингээд бидээ гамгүй амьдраад 10 жилийн дараа биднээс мяа. Харин. Тэгэхээр энэ тэгээд 10 жилийн дараа ийм Converse Vans өмсөл тий хамгийн гоё өөрийгөө илэрхийлсэн залуу хувцсан өмсөл ингээд явхад би хаана ч гэсэн гоё харагдахгүй байж болохоор байж болно шүү дээ. Тэгэхээр одоо нэслэл тэр юун дээр ингээ гоё байцгаад одооны тэгтээ дүүнэр бол үнэхээр гүйл би олцдог бишрэлтэй бүгдээрээ л амар мундаг ухаалаг тэгээд бие аягүй гоё авчдаг соёлтой. Тий залуучууд ер нь аягүй сайн болов. Ер нь одоо энэ подкаст одоо өмнөх дугааруудаар ч ярьж байхад ер нь залуу үе маань аягүй гоё болж байгааг аягүй сонсож байгаа тий. Амар ухаадлаг, амар боловсралтай, амар гоё соёлтой. Би бол энэ залуучуудаа яаж эднэрээс юм сураад явах вэ гэж хайрцаггүй. Манай үеийнхэн чинь бас л хэцүү штэй зарим хүмүүс. Одоо ингээд яг хөрхөн үе тэнгийнхнийгаа бас гэж болохгүй. Тэгтээ. Үгүй зарим нэг нь бүгд биш л тийм. Энд чинь нөгөө амьдралын нийгмийн юунаас болоод одоо би жишээ нь хөгжим тоглоол тайз майзан дээр байдаг хүн учраас
ялчгүй л нэг хийж байгаа ажлаас зарим нэг найс нөхөд маань тэгэл тэ янз бүрийн нөгөө сошиалоос гадна яг бидний үе чинь их сургууль мургуул төгсөөгүй тэрнээс шалтгаалж янз бүрийн юм нөхцөлтөө ажлын сонголтоос болоод ингээл тэ зарайдсан ахлах хитрхи борлдог ч юм уу ингээл жоохон тэ олуулаа нийлээд сайхан уугаад ингээд явдаг дадлаар явсан жоохон таргалтай ч юм уу иймэрхүү юмнууд ингээд байдаг. Нийгмийн цаг үеийнх нь юунаас болоод манай үеийнхэн дээр бол тиймэрхүү их ариу төлхөө ажиглалт. Одооны энэ залуучууд бол өөр их шиг санагдаад байдаг шүү. Тийм хөгшрөлт гэхээсээ илүү зүгээр харилцааны тал дээр манай үеийнх нь ер нь амар олон харагдаж байгаа байхгүй тийм юм. Дээрэнгүү тий одоо залуу ирүүг айгу давтай хайрсан давшилсан бүгд биш л дээ. Ер нь бол тийм хүмүүс айгу аль алиндаа л байгаа л та тийм дээр тэр тал дээр бол аль алиндаа байгаа. Тэг хүн болгон залуу ихлээр бүгд л гэсэн үг мэдээж биш. Манай үеийнхэн гэхээр бүгдээрээ бид нэр бас нөгөө муухай ашдаг гэсэн. Тэгэхдээ нөгөө бас л нөгөө нийгэм цаг үеийн байдлын л юмнууд харагдаж байгаа. Одоо тэгэл эн чинь нөгөө би бинийг хөгжүүлж байгаа л гэж бодож ш. Одоо хурцлын нэг одоо камер бичлэг хийж байгаа дүүтэй үзэл бодлын хувьд, санал бодлын хувьд, үдсэн харсны хувьд ингээд зөрчилдөд яхад эднэр бол амар өөрийгөө шууд илэрхийлж чаддаг. Манай өөрийнх чинь тэхгүй мөртлөө шүү маа хүн загнаад тэгдгүй чи том хүний өдөөс үгүй. Өөрсдөө сонссноор л амьдарч байгаа шүү дээ. Тэгээд тэгэхээр эн чинь би бол мэдээж буучихгүй энэ хүн бас буучихгүй. Тэгэхээр аль нэг нь боолт хийх үедээ ингээд юм сураад байх юм болов. Угаасаа эн чинь тэгж байгаа. Аль нэг хүүхдтэй айлын хүүхд, хоёр хүүхдтэй айлын хүүхд, гурван хүүхдтэй айлын хүүхд. Эдгээр чи хоорондоо бие нэгээс та жинхэнэ хүмүүжүүлж байгаа. Зодхоор уйлт юм байна. Тэ ахыгаа үхээд яавал алгадуулт юм байна. Дүүн үгэнд орохгүй бол амбардт юм байна. Энэ болгоно ингээд ойлгоод байна. Чиний хувьд хэн нэгэн хүнд баярлалаа эсвэл уучлаарай гэх үгийг хоёр үг зарим. Одоо хэлж амжаагүй хэн нэгэн одоо хэлж амжаагүй эсвэл хэлхийг хүсдэг нэг хүнд баярлалаа эсвэл уучлаарай тий. Хоёр ингэж хийж болно л да. Тэгээд тийм хүн байдгүй. Одоо энэ байгааж бол байхгүй байсан ч бол нэг хүн тэгээд хин бэ. За би бол нөгөө нэг ямар нэгэн нөгөө буруу үйлдэл бол мэдээ зөндөө гаргаж байгаа. Тэгээд би шууд л уучлаарай гэж хэлчихдэг. Тухай хэлж. Баярлж байгаа хэлж байгаа бол баярлаа гэдгээд тухай хэлчихдэг. Тэгэхээр надад бол энэ тал дээр нэг шууд амар юу орж ирэхгүй. Яг хэлээгүйгээд өнгөрцөн хүн. Хэлээгүй амар харамсаад бол алга гэж үздэг. Зөв. За яг бүр яг нөгөө юу бодох юм бол арай нөгөө ухаасаагүй үед одоо хүүхэд байхад аав ээж маань ч юм ингээд насарч ирсэн. Тэгэхдээ тэр үеийг тэр л миний хувьд ингээд би ингээд айгүй хэцүүдэлдэг. Одоо би нэг олон жилийн өмнө дарханд 1000 ээжийн баяр гэж болоод хүмүүс ээжигээ эмээгээ өргөөл. Тэгээ манай ихч бас нэг эмэгтэйчүүдтэй холбоонд ингээд ажилладаг. Тэгээд театрын нөгөө зохион байгуулалтын дээр нь зогсож байгаа хүмүүс ээжигээ өргөөл тайзан дээр гарч ирэл медаль аваад тэрэн дээр л би нэг амар харамсаж байсан юм байна зүгээр. Юу гэж харамсаж байсан бэ гэхээр нөгөө баярлаа гэхээс илүү ээж маань байсан бол ингээл бид нэр бит хоёр ингээд манай ах эгч нар бүгд тэр цуглаа өргөөд ингээд явж явах байж тээ. Тэгээд бит хоёр хөшгөний ард би ингээд тэр эгчтэйгээ ойлаад амар ойлаад нэг зогсчихсан. Яг тэр зүгээр нөгөө жоохон харуулсал маягийн тийм л. Тэрээс яг мэдээж би одоо чинь амьдралынхаа бүх юмыг л ах эгч нарыг харахтаа би аль болохоор ээжийнхаа аавынхаа нүдээр харж яхаг яг би айлын багч гэсэн амар сан тийм мэдрэмжтэй байдаг. Намайг ч гэсэн бас тэгж л хардаг байлгүй. Тэгэл би биэндээ тэгэл тийм болох гол би биэндээ хань байх гал гэл та. Тэг яг хүнд аав ээжээс чухал юм байхгүй тий. Тэгэл байгаа үед нь очиж байгаарай. Байгаа үед нь аав ээжигээ гоё хайртай гэдгийг хэлж байгаарай тий.
Аав ээж ч гэсэн гүн шүү дээ өөрхий. Би өөрөө тэрийг аав болоод мэдчихсэн. тийм хүмүүсээ тэгэл тийм хүн болгонд гэж. Тийм бүр багадаа аавыгаа алдчихсан байхгүй. Тэгээ ер нь бол аав гэдэг хүн ер нь ямар чухал гэдгийг ойлгож ирсэн. Өөрөө аав басны дараа бүр илүү гүн ойлгох юм билээ хүн. Тэгэхээр ер нь байгаа үед нь хайртай тий баярлалаа гэдгийг хэлж чиж байгаарэ. Тэгэхээр сүлд нь харамсахгүй. Тэгтэл бас харамсдаг юм билээ. Хүмүүс ер нь тэгэл яаж хийж байгаа л харуус одоо дотны хүний алдсан хүмүүс ойлгодог тий. Тэгээ одоо чинь айгүй олон залуучууд ингээд тийм ярианаас ингээд сонсож байгаад манай бол тэг архиудаг манай бол ингэдэг тэгдэг ингээд. Гэхдээ ямар ч хүн тэр хүнээс хойш энийг нөгөө тий аавынхаа юу туулсныг ээжийнхаа юун дондор явсныг ингээд ойлгодог юм билээ л тий. Тэгээ яг би ч гэсэн зүгээр ингээд бодсон. Би ч орчин үед чинь маш их мэдээллийн донд ингээд байгаа. Гэр бүлийн харилцаа тий эхнэр нөхөр хоёр бие биендээ яаж хартай авах вэ? Бие бинийгээ яаж хөндлөж хайрлах, хүүхдээ яаж өсгөх бүх л мэдээлэл ингээд сонсож байгаа. Тэгвэл бидний аав ээж чинь хинч заагаагүй бор зөрхөөр хэлж. Яаж эхнэрээ хайрлах юм мэдгүй, яаж нөхрөө хайрлах юм мэдгүй. Бүгдээр л хэдэн хүүхдүүдийнхаа төлөө амьдрын хүүхдүүдэд цаг гаргана гэдэг хинч зөвлөөгүй. Тэр хоёулаа амар их ажилтаа байсан. Ажилтаа байсаар гал ажиллаа хийсээр гал тэр хүмүүсийн амьдрал ингээд дууссан баг. Тэгвэл тэр хугацаанаас нь юу харж байгаа гэхээр надад хайртай учраас л энэ бүхнийг хийжсэн шүү дээ. Урд нь болохоор нөгөө цаг бас тэг нэг гэр бүлдээ өөр хүүхдүүдтэйгээ илүү гоё зугаалах ч юм уу тэг илүү олон цагуудыг ингээд тэр хүний амьдралын цаг хугацаа нь өөрт нь боломжгүй ш ямар нийгэмд байлаа. Ажилахгүй л талах байхгүй тий. Хүүхдүүд нь үлснэ. Тэгэхээр айгүй өрөвддөг ш би л аав ээжгээ. Энэ ямар манай аав жолооч ээж маань багш. Тэгэл тийм маш олон хүүхдүүдэд ингээл яаж байгаа. Тэр чинь бүгдээрээ энэ цаг хугацаатай. Тэгээ би зүгээр хөөрхөн амтай гэдэл айгүй хэцүү хинч зөвлөөгүй тэр амьдрал донд аль альных нь эцэг хинч байхгүй юм нөхцөл донд хинч зөвлөхгүйгээр өөрсдөө тэгэл болгоол биднийг өсгөөд өндөлгөөд өдөө хэмжээнд үлдээгээд ингээл явсан баг. Тэгэхээр би бол аав ээжигээ юунд ч буурдахгүй харин ч илүү өрөвдөж хайрладаг шүү дээ. Хайр тэрийгээ бас хэлмээр юм байна тийм шүү. Баярлалаа. Тийм шүү аав ээж нэр энэ айгуугаа одоо өөрсдөө л хүн хөгшрөх нас ахих тусмаа ойлгодог тийм. За одоо айгуу гоё нэг хөнгөн сүүлийн асуулт нь open mic-ийг явж байгаа ч одоо open mic хийж байгаад одоо хамгийн олон чиш айгуу олон залуучууд байгаа. Тэн дотор айгуу хөгжилтэй хамгийн хөгжилтэй зүйлүүд юу тохиолдож байсан бэ? Бас дахиад нэг асуулт дотор хоёр асуулт. Нөгөөх нь болохоор хэцүү юм юу тохиолдож байсан бэ? Юу нэ? Хөгжилтөө гэхээр яг зүгээр нөгөө багаараа нөгөө орон нутгуудаар бид нар ингээл албардандаа суугаал инээл чаналтай явж байгаа. Тэгэл нэг газар очиод бодолтой буугаал хамтдаа ингээд нэлж өөрлөлтөд энэ бол үргэлжил хөгжилтэй сайхан байдаг. Онцлох тий. Яг зүгээр оролцогчдын дундаас онцлох хүмүүс ихлээр нэг хэдэн жилийн өмнө зайсан хэл дээр нэг хүүд болж ирсэн. Тэгээд Солонгос охтын хамтлагийн дуулал бүү чиглэл тэр бас айгүй хөгжилтэйсэн. Тухайн үеийн нөгөө бичлэгнийх нь би ч нөгөө хүүхдүүдийг бас ч юм уу хэн нэг эвгүй байдалд оруулахаар хүмүүс тэрийг хараад айгүй янз янзаар хэлж магадгүй шүү дээ. Тэр утгаар нь би оруулдаг байхгүй тийм бичлэгийг. Тэрээс хандлт аймаар авах бичлэгүүд надад бүх архив юм байдаг. Тэгсэн чинь нөгөө хүүхд маань өөрөө гуугаад болдгоо. Өдөр шөнөгүй гуугаад болдгоо. Тэгээд бичлэг нь оруулсан амар яагаал тэ зарим нь гоё өөртөө ихтэй байна гээл зарим нь тэ янз янзын реакшн үзүүлсэн иймэрхүү юмнууд байгаа л. Тэгвэл ихэнх нь айгуу гоё шүү дээ. Өөрийгөө хэлгээд тэгээд би ингээ харахаар бүр инээдрүүд болчихсон. Чиглээд айгуу юм том биетэй тийм
төгсөх ангийн л болтой хөө авах. Тэгэл бүжиглэл. Тэгээснээ эмэгтэй хүүхдүүдийн нөгөө бүжиглдэг бүжиг. Тэр чинь ингээл өөрийнх нь нөгөө дуртал дуул байгаа хэл та тэгэл. Тэрэн дээр бол зүгээр айгүй юу байсан. Хөгжилтөө тийм мэдрэмжүүд бас байсан шүү. Тэрсэн айгүй гоё байгаа юм шиг. Тэгээд хоогийн хэцүү гэвэл тэр 7 хоног ивент болгон дээр байдаг. Хэцүү гэхэлэр одоо ингэдэг байхгүй манайх ч бүртгэлийг одоо 11 цагаас ингээд ивент хийхээр зарлалсан байвал бүртгэл 12:30-д бүртгэдэг. Тэгвэл эхний 15-аас 18 хоног яг 30-таа бүртгэдэг байхгүй. 29-28 биш. Яг 30-таа бүртгэнгүүт 15-аас 18 хүний бүртгэлийг хийхин тулд 1-2 минут тал. Яг энэ цагта яагаад бид нэг яг энэ цагтаа гэхэлэр энэ чинь нэг онлайнаар хийгээд бараагүй хүмүүс ирдэг байхгүй. Бүртгүүлчихэд амар хүмүүс ирчихэд тэгээд нэрийн дутгаар байхгүй. Цаг хугацаатай ингээд хийх хэрэгтэй. Бас зохион байгуулалттай байхгүй шүү. Тийм учраас оролцохыг хүсэж байгаа хүмүүстэй бид нар ямар одоогийн байдлаар зөв гэж бодож байгаа юм л энэ байгаа. 30 минутын өмнө ингээд ирсэн. Тэгээд яг за бүртгэл эхлэхээр ингээд гоёчгсаал тэгээ бүртгүүлчдэг. Тэгээ 32 3 болоод тэгээ нөгөө хүнийх нь тоон 30 40 50 болох үед ингээд байна. Гэхдээ бид нар тэр хүртэл бүртгэхгүй шүү дээ. Тэгэхээр хэдэн цагийн арга хэмжээ бол. Бид нар энэ чинь тодорхой хугацаанд төлөвлөж хийх хэрэгтэй. Тэгэнгүүт л 35 ч юм уу яг ингээд 30 минутын дараа ивент ингээд 1 цагаас эхэллээ гэж бодлоо. Яг тэр үед ирэл ирж байгаа хүмүүс дөнгөж эхлэгч шүү бүртгэж үзүртэй. Тэр чинь айгүй хэцүү тоххой. Тэгээ би нөгөө ингээд хүнд би яг нөгөө ивентээ эхлэж байгаа үед эхэлсэн үед ч юм уу яг эхлэж байгаа үед ер нь ингээд пак гэл өөрийгөө вакуумжуулаад яг юм руугаа анхаардаг. Заримдаа хөдөлгөлт хийж таарна, заримдаа камераа хянана, заримдаа зураг мурга яах вэ хөөгээд ярина. Тэгэнгүүт эндээс нөгөө аха би нэг дулчих, найзаа би нэг дулчих, өгшөө би нэг дулчих. Ингээд ууслаараа нөгөө бүртгэлэн дууссан гэхэлэр зарим хүмүүс айгүй хурл. Тэр ингээд одоо хүртэл тохиолдол ингээд байгаа л. Тэгэхээр эн чинь хүмүүс би нэг ажилтаа байгаад байдаг. Хүмүүс маань алхахлаар бүртгүүлчих юм. Осчирчод нөгөө яг юугаараа те бидний нэг багасаа өссөн зангаар ялангуяа 30 жоохон гарцаа манай үеийн гой залуучууд бол аргалцсан гэдэгтээ мангар итгэлтэй. Би болохоор энэ дээр нөгөө нэг тэр хүнийг ингээд уг оруулмаар байдаг. Тэгтээ өмнө бүртгүүлсэн хин нэг нь хасагдах гээд байдаг. Тийм учраас би нөгөө цаг хугацааны хувьд хүн болгонд тэгшгэн нөгөө боломж, тэгшгэн ирэх өгөхийн тулд нөгөө тэрийг одоогийн байдлаар миний нөгөө монхог ухаандаа нийл одоогийн байдлаар зөв юм байна гэж бодсноо түр хийж байгаа. Тэгээ мэдээж илүү сайжруулах талаар үргэлж бодож байна. Тэгээ илүү мэрэгэн санаа авал хин нэг надад зөвлөд өгсөө гэж бас бодсон тийм. Энэ бол надад айгүй хэцүү сан. Гэтэ уул нь бол зөвхөн яг тухайн газараа тухайн хугацаанд бүртгүүлчэл хийгэндээ амар тий. Тэгээ хүмүүс маань гэхдээ бас айгүй юу байдаг шүү. Яг нөгөө нэг энийг яс барьдаг учраас хүмүүсийн хандлага бол энийг энэ хүнд хоцорч ирээд ингэх юм бол боломжгүй гэдгээ 2-оос 3-оос ирсэн хүмүүс нь айгүй ойлгодог. Мэдээж би тэн дээр нөгөө нэг харилцааны ч юм уу ингээд тэр хүнтэй ингээд тусгаалan муухай андах тийм шаардлага байхгүй. Тэгтээ зүгээр үгүй боломжгүй гэдгийг нөгөө ажлын дондор байнга хэлэхэр айгүй их ядардаг. Тэгээд ингээд татаал идэг. Би энд нэг юм хийх гээд идэг. Уучлаарай би завгүй байхгүй. Би энд нэг юм хийж. Би нөгөө зүгээр зогсчихсан ч гэсэн ажиллаа хийгээд зогсож байгаа. Тийм үү юмаа хийгээд зогсож байгаа. Би энэ надад айгүй хэцүү санагддаг ш. Тэгээд манайхаа энэ дээр айгүй сүүлийн үед оролцогч нар маань энийг илүү сайн нөгөө мэдэрдэг, ойлгодог, хүндэлдэг болцсон. Би энэгээр бас мэрсэр нэг иймэрхүү тохиолдлууд одоо жоохон гарч байгаа нөгөө мэдэхгүй байгаа учраас нэг удаа яриад хоёр дахь дээр нь манайхаа аз болоход нөгөө ивент маань олон болдог учраас хоёр дахь дээр нь яг цагтаа ирсэн бүртгүүлээд ингээ орж л тэгээд мэдээж энийг л тэгэл бүртгүүлээ. Тэгтэл гоё бол яг тийм цаг барилтыг зааж байгаа ш. Тэг хүн сурж байхгүй өөрөө. Сурал цаг бариад сурчвал бол хэн хичээл өгдөг. Яг хүн амтнд юм заана гэхээс илүү нөгөө төр чинь юу ажил байгаа гэсэн үг. Би өөрөө нөгөө энэ нөгөө нэг шаардлаганда
нийцхийн тулд эрт ирээд юм бэлдсэн байгаа. Тэгээ бүр эрт ирээ хөгжмөө өгсраа стап хийгээд бүх юм бэлдсэн. Тэгээ 30 минутын хугацаанд зарим нэг хүмүүсийн нөгөө ая маян болж нөө болохгүй юм. Тэрэн дээр нь туслах тохиолдлууд бас гарна. За тэгэл яг хүнд заана гэхээс эн чинь өөрөө нөгөө нэг юм манайх зөв Монголоо алдсан тийм юу хийдэг байхгүй. Яг л цагтаа цагтаа. Тэгээ яг сүүлийн үед би ганц хоёр байгууллагуудтай ажиллаж байхад нөгөө байгууллагын маань цагийн хуваарийн тал дээр жоох юм болчлоо. Жохон хошоо сунгачаач гэх үеуд бол гарсан. Тэрэн дээр бол тэгэл айгүй хэцүү юм шиг. Тэгээ би хэлж байгаа. Бид нэр хүмүүсээ хүндлээд яг цагтаа бүртгэсэн бол 30 минутын дараа ингээ эхлэмээр байна. Та нар бид нарыг битэн байдалд оруулаач. Тэгээд зарим байгууллагын цаг нөгөө зохион байгуулалтын цаг хугацаанаас болоод нааш чааш болоод тэгэл хүмүүсээс өгчлөлөвчөл хийж байгаа тохиолдол сая тэгэхэд гарчлаа. Сайн явандаа сурандаа хүмүүстэй цагийн цагтаа гэдгийг тий. Ийм л байна. За тэгэхээр 10 асуулт маань ч гэсэн дууслаа. Тэгээд хаа холоос нэрээд ороод ингээл дайрж гарахтаа гэсэн зогсоод бид нэр гоё ярилцсанд маш их баярлалаа. Тэгээд Open Mic-ийг өшөө олон жил улам гоё олон авьяастай залуучуудыг авьяасын илрүүлж тээ. Бусдад таниулж байгаа шүү дээ тий. Тэгэж яваарай. Улам илүү гоё өсөн дэвжих болтугай. За баярлалаа. Тэгээд бид яг нэг хүмүүсийн авьяасыг данилахаас зүгээр л амар энгийн ойлголттой зүгээр л болж байгаа. Өөрийгөө илэрхийлэх. Тэг ингээд бусдад таалагдахааргүй болж болно. Тэгэхдээ одоо би гоё дуулдаг хүн өөрөө бол биш л дээ. Тэгэхдээ намайг манай ах, манай эгч, миний хайртай хүн те миний гэр бүлийнхэн надад ваа. Тэрс Монгол даяараа ингээд ваа гэх юм бол галгадсаж байгаа тийм хүмүүс байна. Тэгэхдээ зарим нэг хүмүүс те ингээд жоохон те гоё биш гэж хэлэх юм уу. Тиймэрхүү дуулаа гэж бодоход тэр хүн гэр бүлийнхэндээ хайртай хүмүүстэй амар үнцтэй байхгүй. Энд чинь ингээл болоо. Манай ерөөсөө хийж байгаа гол санаа бол юм. Хүн таалагдхаалгүй. Хүн таалагдхаалгүй. Заавал хэдэн 100 мянган 50-60 мянган лайктай байх албагүй. Хэдэн сая үзэлттэй байх албагүй. Зүгээр зарим нөгөө бичлэг нь нөгөө хуудсан дээр орохдоо зохиогчийн ирэх нөгөө зөрчигдсөн юм шалтгаанаас болоод зарим хүмүүсийн бичлэг бол ордгүй. Яг л орохлоор цаанаас нөгөө хуудсан дээр бан хийгээд идэх учраас тэгэл тэд нар маань бас нөгөө аюу хэцүү гэдэг түрүүний асуултанд дахиад хэлээд минийхийг тэ ингээ ялгаад намайг оруулсан оруулаа. Заримдаа бол тэгээд бид нэр сонгоод оруулахаас өөр аргагүй үед байдаг. Гэхдээ бид нэр хүн болгонд бичлэгийг чинь заавал оруулна гэж мэдээд бас хэлээгүй байхгүй. Гэхдээ аль болох бүгдийг оруулах гэж хичээж байгаа. Тэн дээр нэг зохиогчийн ирэх мэрхийн асуудал гарахлаа бид нэр тэрийг тэгээд устгахаас өөр аргагүй. Тэгээд хүн тэрийг цаанаас нь энэ миний дууны энэ дээр дуулсан байна. Энийг би хүлэн зөвшөөрөхгүй гэсэн байвал тэгэл тэр хүний юу хөндлөөд бид нэр устгахаас өөр устгахгүй бол манай хууц ч өөрөө байхгүй. Тийм. Голдуу гадаад дуун дээр гарч гарна. Монгол дуун дээр илүү их. Тийм үү. Гадаад дуун дээр бас мэдээ солонгос дуунууд бол тэр чигээрээ бас тийм байдаг. Тэгэхээр ер нь Монгол дуун дээр ч айгүй хөдөг. Манай уран бүтээлч чинь өөрсдөө бас тэ энийг окей зүгээр гэж бодож байгаа хүмүүс байна. Тэрийг энийг хөлийн зөвшөөрөхгүй гэж YouTube-ээс ороод ирсэн юмнаас харж байгаа. Энэ манай энэ дээр адилхан ертөнцийн тэр хүнд чинь харагдаж байгаа шүү дээ. Таны дууны айн дээр энэ хүн ингээд дуулцсан Open Mic-ийн хуудаснаас YouTube-ээс ч юм уу Facebook хуудасаас ингээд орсон байна. Нөгөө нэг зөвшөөрөхгүй гэж дарахад надад мэдээлэл тэрийн би тэгэл устгахаас орох. Тэгвэл манай хүүхдийн бичлэг устцсан байна. Би нөгөө хүмүүсээс мөнгө авдагч болдیں۔ Нөгөө тийм. Мөнгөний авцсан хүн болгонд дуулж байгаа хүн болгоноос мөнгөний авцсан тэгээд бичлэг нь орохгүй бол тэрчээс та эцэн болж тийм учраас би зүгээр бас дуртай юм хийж байгаа. Хүмүүсээ тэр тайзан дээр зүгээр л бичлэг орсон ороогүй тайзан дээр гараад гоё дуулж байгаа тухайн үеийн тэр гоё vibe мэдрэмжийг хүмүүс авч байгаа. Дараагийн удаа аян өөрчлөлтөөр ороод ирэхэд бид нэр хүмүүсийн бичлэг орж ирлээ. За маш их баярлалаа. Тэгээд манайхан бас лайк, subscribe, share хийгээрэй.